Тэтгэвэр авч байгаа 3 хүний 2 нь тэтгэврийн зээл авдаг гэсэн тооцоо байдаг. Тиймээс ч өндөр насны тэтгэврийн зээлийн үг бууруулах шаардлагыг тавих болсон. Цаашид энэхүү зээлийн хүүг бууруулах боломж байгаа эсэхийг бид албаны үнээс тодрууллаа. За манай байгууллага зүгээр энэ нийгэм даатгалын үйлчлэгийг арилжааны банкудаар дамжуулж үзүүлдэг хууль арилжааны банкуудад жил болгон бол хамтын ажиллагааны гэрээ байгуулж хамтран ажилладаг. За энэ хүрээндээ бол тэтгэврийн авагчдын асуудал учраас зээлийн хүүг бууруулах асуудлыг бол жил болгон тавьдаг. За эдний нөхдүүдийн ярьдаг тайлбар нь бол бас жил болго адилхан байдаг. Ийм одоо гэрэлтэлтэй зээл, урт хугацаатай зээл, хүн одоо мөнгө хөш учраас тэтгэврийн авагч бол одоо 3 жил 10 жил амьд явна гэсэн баталгаа бол мэдээж байхгүй. Тийм учраас арилжааны банкуд тодорхой ажлыг тооцсон юм билээ. Гол нь одоо энэ шийдлийг гаргадаг субъект нь бол засгийн газар биш, нийгэм даатгалын байгууллага тэр дунд маа биш, арилжааны банкуд дээр байгаа. Ингээд одоо дотоодын санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал, энэ банкнуудын одоо санхүүгийн чадвартай холбоотойгоор л энэ асуудлыг бол уяатаа авч шийдэж бас сайн үр дүнд орол одоо тэтгэврийн авагч үйлчлэг байгууллагын хувьд бид одоо талархалтай хүлээж авнаа. Ийм л одоо үед байдлаа. Харин өндөр наснууд тэтгэврийн зээлийг 50% бууруулахыг шаардж байгаамаа. Өндөр наснууд ихэнх нь тэтгэврийн зээл авж штэ тийм ээ. Ингээд одоо банкнаас авахаар бас тэтгэврийн зээлийн хүү өндөр гэдэг асуудлаар ер нь хэдэн батал бууруулахыг хүсэж байгаа юм бэ хомдоод? Нэг 0.1% юм уу 2% л болоо штэ. Тэрнээс одоо 18 дэр гэж хараад тэгээд ашиглаж санагдаад байдаг. Тэснийгээс нь бол одоо шулж ийн гэсэн үг үстэй. Банк гэдэг чинь бол хүүгээрээ шулдаг шүү. Нийгмийн даатгалын санд өнөөдөр 1.80 төгрөг эргэлдэж байна. Энэний 640 тэрбум төгрөг нь арилжааны банкудад одоо жилийн 11% хүүтэй хадгалагдаж байна. Энэ мөнгө хадгалагдаж үржиж ийснээс ерөөсөө ахмадуудаа жилийн 11% хүүтэй зээл өгчөөл гэж байгаа. Тэтгэврээ барьцаалан зээл авч байгаа иргэдийн хувьд зээлийн хүү өндөр байна гэдэг ч арилжааны банкуудын олгож байгаа бусад төрлийн зээлээс хамаагүй бага хөтэй гэдгийг албаныхан энэхүү тайлбарлаж байна. Ирээдүйд авах тэтгэврээс барьцаалан авч байгаа зээлийн хүү буурах эсхийг засгийн газар болоод нийгмийн даатгалын байгууллага шийдвэрлэхгүй гагцхүү арилжааны банкуд л шийдэх юм байна.